Сайн байцгаана уу дагагчдаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. За сараа миний YouTube-ыг та бүхэн мэдж байгаа янз бүрийн бичлэгүүд байгаа. Гэхдээ хөвчлэн ухаалал ойлголттой холбоотой бичлэгүүд сүүлийн үед орж байгаа. Тэгээд 2 подкаст орсон байгаа. За сараа ер нь бол тийм мөрөөдөл бийсэн юм шиг мэдрэмж төрөөд та бүхэнтэй бас хуваалцъя гэж бодлоо. Яагаад тэгсэн бэ гэхээр 2 жилийн өмнө би өсчин байсан, Австралид байсан. Жилийн өмнө ч гэсэн байсан. Тэгээд тэр өдөр би юу бодсон бэ гэхээр би өөрийгөө шинээр бүтээсэн. Тэгээд та бүхэнд бас хэлээгүй байсан гэх юм уу? Хүн ямар нэгэн зүйлийг төлөвлөөд хийгээд бүтээчих юм бол бас хүнд хэлвэл илүү зүгээр ах гэж бодоод ерөөсөө хэлээгүй байсан. Тэгээд би өөрийгөө ирж хайгаад би юу хийх гэж ирсэн, юуны төлөө юм хүн болж төрсөн гэдэг ч юм уу. Тиймэрхүү бодлоодаас өөрийгөө шинээр бүтээсэн гэх юм уу. Тэгээд төлөвлөгөө гаргаад за би ер нь сэтгэл зүй хүний сэтгэл зүйд туслах юм хүн юм байна. Сэтгэлийн тэнхээд урам зориг хайрлах, хүнд урам хайрлаж тухайн хүний давуу талыг олж харж яг суур өгөгдөл чадварыг олж харах нүдтэй юм байна. Түүнд нь урам зориг хайрлт юм байна гэдэг мэдрэмжийг аваад за окей би тэгвэл чиглүүлэгч юм байна гэдэг мэдрэмжийг авсан гэх юм уу. Тэгээ хэд хэдэн сургалтаас бас сүнсний өгөгдөл маань намайг суралцдаг. Тэгээ суралцсан юм бол бусдад үргэлж хуваалцдаг ийм хүн байна гэж хэлсэн. Тэгээ тэр мөчөд бол үнэхээр гайхалтай тийм штэ тийм. Би юусоо тэр олж авсан мэдлэгээ үнэхээр хадгалахыг хүсдэггүй. Тийм учраас л та бүхэндээ YouTube дээрээ бичлэгүүдээ оруулаад ингээ хуваалцаж байхад би өөрөө их гоё тайвширдаг, амардаг байхгүй юу? Тэгээ дотроо хадгалаад яваад хаар хин нэгэнд хилээд өгчихсэн гэсэн бодол маш их байдаг. Тэгээд өөрийгөө чиглүүлэгч юм байна гэж бодоод би бол насаараа энэ Австрали улсад өсчин гэдгээрээ бол амьдрахгүй байна гэдгийг бол мэдэрсэн. Тэгээ энээс илүү чухал зүйлийг хийх юм шиг санагдаад гэх юм уу. Яагаад гэвэл би өсчин гэхээсээ илүү хүнтэйгээ ярилцах дуртай байсан. Тэгээд тухайн хүнтэйгээ ярилцаж асуудлын гаргалгааг олж тэг хамтдаа ингээд твшил гарч байгаа мэн өөрөө надад маш их аз жаргал урам зориг өгч исэн. Тэгээ юу болсон бэ гэхээр окей хоёуланг нь хамт хийчихье гэхэд өсчингийн ажил бол маш хэцүү байсан. Яагаад гэвэл үснийх нь хэлбэрийг тодорхойлох, өнгө гаргах, дээрээс нь үсний өнгө будах гэдэг чинь өөрөө үсийг хордуулж байгаа учраас надад ингээд дотоод мэдрэмжинд маань маш хэцүү мэдрэмжээ өгдөг. Тэгээ миний үйлчлэгээний бараг 80% нь үсний эмчилгээ байсан. Гэвч би зөвхөн хүнийхээ сэтгэл зүйд ач холбогдол өгч ажиллаад байсан учраас окей би үсчингээ болоод зөвхөн хүний сэтгэл зүйтэй ажилладаг хүн болъё гэж шийдсэн. Тэгээ супер жамп гээд Орсын тэр сургалтыг аваад оюуны дасгалжуулагчийн сертификат авлаа. За нөөцлийн бясалгалд суралцаад 1-2 дугаар шатыг 4 сарын хугацаанд суралцаад төгслөө. За БК багшийнхаа бясалгалын хичээлийг авсан. За мөн болроо сэтгэл зүйчийнхаа сургалтыг авсан. Гихчлэн өөрийгөө зогсолтгүй хөгжүүлээд тэгээ хамгийн сүүлд нь Монголд ирээд тэгээ Монголд ирэх ёстой юм байна гэдэг бас мэдрэмжийг аваад Монгол руугаа үрээд ирсэн. Тэгээ хайж агаад жаргал агшийн маань яг үндсэн ажиллаж исэн газар болох Ганабелла институтийн зохион байгуулж байгаа коуч бэлтгэх хөтөлбөрт суралцаад ингээ коуч болсон байна. За энэ мэдрэмж үнэхээр гайхалтай. Тэгээд маш олон жилийн турш уулзсан нэг хүн бүрийн урам зоригоор жигүүрлэж сайхан амьдралд хүрээсэй гэж бодож исэн зүйл маань ингээ бодит байдал болж байна. Сая 8 сарын 1-ээс аль бие усаар ажилдаа орсон. Тэгээ 12 хонжийн тэгээ коуч центр дээр бол манай хамт суралцсан ангийнхан буюу бид нар 18 улаа ажиллахад бэлэн болоод эхнээсээ ажиллаа аваад явж байна. Тэгээ энэ бол үнэхээр үгээр хэлхийн аргагүй сайхан мэдрэмж. Тэгээ цаашдаа ч гэсэн манай коуч центр дээр маш олон бусдад
сэтгэлийн дэм өгөх, өөрийн амьдралын туршлагыг ойлгуулах хүсэлтэй хүмүүс нэгдэж ажиллана гэж одоо харж байгаа. Тэгээд манай коуч центр дээр одоо үйлчлүүлэгч нар маань үнэхээр сэтгэл хангалуун олон төрлийн коучнөрөөс сонгоод өөр тогсон асуудлаа одоо шийдэхэд туслах юм коучтэй болж байгаа. Тэгээд одоо яг 3 сарын хугацаантай төсөл одоо бид нар санаачлаад одоо боломжийн үнээр коучинг үйлчилгээг бол санал болгоод эхэлсэн. Технээсээ ингээ өөрчлөлөгч аваад явж байгаа. Тэг үнэхээр гайхалтай мэдрэмж. Хүн өөрийнхөө мэрэгчлийг солиод ингээ шинээр эхлээд ингээд оронгоороо бүр ингээд өөрчлөх боломж бол байдсан биш үү? Өөрийгөө шинээр бүтээх боломж байдгийн байна гэдгийг л яг амьдралаараа өөрөөрөө ингээд туулаад мэдэрчлээ. Тэгэхээр яг тэр дотроос одоо мэдрэгдэх тэр одоо буруу мэдрэмж тэрийг яг таниад яг өөрийнхөө яг жинхэнэ хүслээр ажиллах мэдрэмж бол шал өөр үт юм байна. Одоо би ажилдаа явахдаа маш дуртай байгаа. Тэгээд маш гоё тааваараа тухтай чаддаг, туршлагацсан олон жилийн турш одоо туршигдсан зүйлээ ингээ хийгээд одоо цаашдаа бол хөгжүүлээд явна. Тэгээ ийм сайхан гайхалтай мэдээг та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодож байна. Тэгээ магадгүй миний ирээдүйн сараа энэ бичлэгийг үзээд надаар бас бахархах, бас намайг ийм мэдрэмжтэй байсан шүү гэдгийг дурсаж яваасаа гэж хүсээд энэ бичлэгийг оруулж байна. За тэгээд сараа надаа ажилдаа орноо. Тэгээд ажилласараа холно. Мэдээж одоо олон хүнд үйлчлж олон хүнтэй мэдээж үйлчлэх боломжгүй. Одоо сартаа мэдээж хүний тоо хязгаар зааж байгаа. Тэгээд аднаас одоо үйлчлэх авдаг хүмүүс маань маш сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ юм гэдэг чинь 100% төгс байдаггүй. Мэдээж зарим нь үйлчлүүлэх сэтгэл дундуур байх магадaltaй би тэрийг бас хүлээж авна. Гэхдээ би бол өөрийнхөө зүгээсээ чин сэтгэлээсээ тухайн хүнийг ойлгож сонсож өгч хамтдаа ямар нэгэн гаргалгаа олохыг хичээж ажилладаг. Тэг үүндээ ч гэсэн дуртайгаа мэрэгжлийн ур чадвараа ингээд суралцаад туршаад ингээд сурцсан учраас одоо бол яг одоо өөрийнхөө ажлыг хийх бүрэн одоо нөхцөлийг бүрдүүлж чадлаа гэж харж байна. Тэгээд бас одоо яг сараа гэж хин юм бэ гэвэл би бол сэтгэл зүйн коуч гэж хэлнэ. Гэхдээ миний хобби бол зураг. Тэгээд зургаараа дамжуулж бас бүтээлүүд бол хийж байгаа. Тэгээд захиалгын зургууд одоо л орж ирдэг. Тэгээд тэр зургуудаа зураад хобби маягаар гэх юм уу? Тухайн хүндээ таалагдах гэж биш. Яг жинхэнэ дотоодын ур чадвараа гаргаж ирэх гэж зурдаг. Тэгээ үндэ ч гэсэн баяртай байна. Тэгээ цаашдаа бол юу хүсэж байгаа вэ гэхээр яг энэ амьдралыг гэр бүл, хайр дурлал, ажил, тэгээ зорилго, сүнсний ажил гээд энэ бүх зүйлийг би тэнцвэртэйгээр одоо авч явъя гэж хүсэж байгаа. Тэгээд мэдээж баг хэрэглээгээр аз жаргалтай, урам зоригоор дүүрэн утга учиртай амьдралыг өнгөрүүлье гэж бас хүсэж байна. За ингээд надтай цуг хамт байсан та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг хүртлээр түр баяртай.